Хүн шаардахгүй бол хэрэгжихгүй. Замынхаа стандартыг сайжруулах бол хандаад байна. Эрсдлийн стандарт одоо индекс бол нэлээд доогуур яваад байгаа нь. Налуу зам хэвээд өнгөрл сайхан л Стандартыг хууль мэт хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг, шаарддаг болцгоё. Монгол улсын шадар сайд амар сайхны тушаалын дагуу стандарт хэмжил зүүн газар, мал эмнэлгийн ерөнхий газар, үндэсний итгэмжлэлийн төв, үндэсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори хамтарсан хяналт шалгалт тандалт судалгааг Нээслотын 9 дүүрэг 21 аймгийн томоохон зах худалдааны төв, үр тарианы агуулга, үндэсний лабораториудад хийж байна. Энэхүү хяналт шалгалт тандалт судалгааны ажлын явцаас стандарттай шийдэл нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна. Үндэсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал. Монгол улсын хэмжээнд энэ пестицидийн хэрэглээг зүү зохистой болгох талаас нь стандартаа шинжилгээ хэрэгтэй байна. 130 гаруй стандартыг бид нар шинжилэн боловсруулах. За нөгөө олон улсын түвшинд ямар байгаа гэдгээр тэгээ нийцүүлэх, шинээр боловсруулах зайлшгүй шаардлагатай энэ ажлууд ингээ хүлээгдээд байдаг. Үндэсний аюулгүй байдлын шаардлага нийцэхгүй байгаа үндэсний бүтээгдэхүүнүүд одоо лабораторийн шинжилгээгээр урьдчилсан байдлаар гарч байна. Нийслэлийн хэмжээнд одоо мах худалдан борлуулж байгаа 7 томоохон захын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа 7 лабораторийн 6 нэтгэмжилгүй байгаа нь туйлын харамсалтай байна. Хортон шавж агуулгуудад дотоод хорицортой хортон шавжууд нэлээдгүй илэрж байгаа. Пестицидийн үлдэгдэл одоо аль ч аймагт илэрх тийм нөхцөл байдал үүсэж байгаа. Хөвчлэн дотоод хяналтын лабораториудтай тэдгээр нь бол нэтгэмжлэгдээгүй ийм нийтлэг байдал бүх аймаг дээр харагдчих. Үндэсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори зах худалдааны төвүүдэд зарагдж байгаа жимс үндэсний ногоо болон хавар тариалахаар хадгалсан үр тариа хүлэмжийн ногооноос нийт 240 гаруй дээж авч шинжилсэн байна. Дөрвөлжилсэн шинжилгээгээр шинжлэхэд жимс хүнсний ногооны 28 дээжэд пестицидийн үлдэгдэл илэрчээ. Харин хямны цехээс 22 дээж авч шинжилгээд 8 дээж стандартын шаардлага хангаагүй. Нитрит, давс их хэмжээгээр тодорхойлогдсон. Колиформ нян илэрсэн зэрэг зөрчил гарчээ. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахд 12 нь шаардлага хангаагүй буюу хог ургамал, хөнөөлт шавж, хачиг гарсан байна. Пестицид гэдэг бол урмал хамгааллын бүтээгдэхүүн, урмлыг тариалтын явцад зайлшгүй хэрэгэлдэг. Үүнийг зөв товон хэмжээгээр хэрэглэх нь чухал юм. Зөв товон хэмжээгээр хэрэглээгүй буруу хэрэглэснээс шалтгааллах пестицидийн үлдэгдлийн илүүдэл гэдэг бол хүний биед шууд сөргөөр нөлөөлж хорт хавдар, зарим нэг арсны өвчин гэх мэт маш олон өвчнөс суур нөхцөл болох аюултай. Ийм болохоор пестицидийн үлдэгдлийг хүнсний бүтээгдэхүүнд хяндаг байх нь маш чухал юм аа. Энэ хяналтыг бид нар улс орон даяар хүнсний бүтээгдэхүүндээ хянаж чадчихвал хүнсний аюулгүй байдлын нэг үзүүлэлт. Яагаад бид пестицид дээр анхаарал хандуулах ёстой вэ гэхээр пестицид өөрөө хүний эрүүл мэнд, хүнсний хэрэглээ аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Импортоор болон одоо дотоодын хэрэглээнд хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд ялангуяа одоо ургамлын гаралтай, үр тариа, жимс ногоонд пестицид одоо илрэх тохиолдлууд бас байна. Пестицид өөрөө дотроо олон янз байдаг. Тэгээ энэ ойлголтыг ер нь ард иргэдэд зөв өгөхөөс гадна хөдөө аж ахуй газар тариалангийн компаниуд, үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд, импортоор болон одоо дотоодод хэрэгжилж байгаа аливаа хэрэглээг зохистой байх талаас нь онцгой анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Энэний менежментийг зөв болгох ёстой. Пестицид дотроо одоо хортон шавж устгагч, тэгээд одоо хог ургамал устгагч гэдэг юм уу, цаашлах юм бол мөөгөнцөр, мэрэгч устгагч, за бүр одоо бактери устгагч гэдэг дотроо олон төрөл зүйл байдаг. Түүний үлдцийг яагаад бид нар хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа энэ хүнсний ногоо жимсгэнд үзээд байна гэхээр тэр одоо үлдцээ өөрөө хүний биед хортой, хөнөөлтөй аюул учруулах ууц ийм нөхцөл байдал бүрдэж болцсохгүй учраас пестицидийн хэрэглээг хяналтанд авах зохистой байлгах, цаашлах юм бол менежмент удирдлага зохион байгуулалт импортоор орж ирж байгаагийн замун дотоодын хэрэглээнд байгааг хүртэл тодорхой зохицуулалтанд оруулах ёстой гэж үзэж байгаа. Одоо импортоор орж ирж байгаа болон бусад төрлийн пестицидүүд өөрөө
хэрэглээнд нэвтрэхтэй бас зохих хэмжээнээс илүү хэтэрсэн ийм хэрэглээ байгаа нь олон зүйлүүдээс бас илэрч байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн том лаборатори болох Хүнсний аюулгүй байдал үндэсний лаболгоо лаборатори үндэсний бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтийн 80%-ийг үзэж чаддаг. Цаана нь 20% эрсдлийг иргэд хүлээж байна гэсэн үг. Хяналт шалгалт дандалт судалгааны ажлын хэсэг өнөөдрийн байдлаар нийслэл хотын 6 зах худалдааны төв Булган, Орхон, Дархан уул, Сэлэнг, Архангай аймагт ажиллаад байна. Тэгэхээр Хүнсний аюулгүй байдал үндэсний лавлгаа лабораторийн энэ Арангай аймгийн энэ худалдааны төвд бол одоо Төмс хүнсний ногоо жимсгэн дээр бол пестицидийн одоо шууд шинжилгээ хийсэн. Тэгээ шинжилгээний хариу гарсан юм байна тийм ээ. 2 төрлийн хүнсний ногоо, 2 төрлийн жимсэн дээр пестицидийн үлдэглэлийг хурдвчсан тооны багцаараа шинжилгээг хийлээ. Үүнээс бол 3 бүтээгдэхүүн дээр пестицидийн үлдэгдэл илэрцгүй, 1 бүтээгдэхүүн буюу алюминий дээжин дээр пестицидийн үлдэгдэл илэрцтэй гарлаа. Хяналт шалгалтын үеэр л илрээд байна. Итгэмжлэлийн хүрээнд одоо энэ пестицидийн одоо үлдэгдлийг тодорхойлдог шинжилгээг одоо багш анализыг бол нэвтрүүлж энэ дээр итгэмжлэлийг бол авах шаардлагатай юм байна. Заавал хэрэгцээ бол гарч байна. Тэгэхээр бид ямар аюултай нөхцөлд амьдраад байна. Хүнсний аюулгүй байдал ямар эрсдэлтэй байгааг бол ингээл зөвхөн өнөөдөр хяналтын үеэр л ажиглагдаж байгаа зүйл. Хүнсний ногоо жимсгнийг дээж авлаа. Үүнээс өнөөдөр яг газар дээр нь 4 бүтээгдэхүүн дээр пестицид үлдэгдлийн илрүүлэг шинжилгээг хийлээ. За 4 бүтээгдэхүүн маань энэ дээр харагдаж байна. Төмөс, манжин, ногоон чинжүү, эслийг 4 байна. За энэ 4 дээр шинжилгээ хийхэд бол 1 бүтээгдэхүүн дээр пестицидийн үлдэгдэл байна гэдэг үр дүн гарч ирж байна. Одоо ингээд илэрсэн бүтээгдэхүүн дээрээ бид нар наривчилсан шинжилгээ хийж баталгааж болох болно. Пестицидийн үлдэгдэл одоо аль ч аймагт илэрх тийм нөхцөл байдал үүсээд байна. Одоо төрөвчлөлтийн тестээр аваад үзэхэд Улаанбаатар хотод илэрчээсэн бол за Дархан уул аймгийн импортоор оруулж ирсэн ногоон чинжүүн дээр илэрсэн. За Архангай аймаг дээр бол импортоор оруулж ирсэн алюмин дээр илэрсэн байгаа. За өнөөдөр бол ингээд Орхон аймагт ажиллаж байтал одоо импортоор оруулж ирсэн одоо луван дээр илэрч байгаа асуудал гарч ирж. Тэгэхээр би цаашдаа бол пестицидийн үлдэгдлийг одоо зохистой төвшөнд хэрэглэх асуудлыг бол тариал хэрэглэж ногоочтой сургах зайлшгүй шаардлагатай байна. Импортоор орж иж байгаа бараа бүтээгдэхүүн одоо хүнсний ногооныхаа асуудлыг бол гайл дээр нь пестицидийг үзээд энэ зохих хэмжээнээс хэтэрсэн байх юм бол оруулахгүй байх арга хэмжээ авахгүй бол болохгүй байна гэдэг асуудал зайлшгүй гарч ирж байна. Тэгэхээр пестицидийн талаар төрөөс бодлого боловсруулж оруулах зайлшгүй шаардлагатай байна гэдэг бол энэ дээр харагдаж байна. Лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ялангуяа энэ чиглэлийн пестицидийн одоо хэрэглээг илүү хяналтанд байлгахын тулд пестицидийн үлдэгдлийг тодорхойлдог механизмыг энэ шинжилгээний тогтолцоог бид илүү хялбаршуулах хэрэгтэй байна. Байнгын одоо лавлгаа лабораторийн гэдэг юм уу чанарын лавлгааны төвшөнд асуудлуудыг үүсгэхээс илүүтэй төрөвчлсөн одоо онцлогоор үздэг, цаашаа хэрэглээг нь илүү эрүүл болох менежментийн тогтолцоог бүрдүүлэх ёстой. Үндэсний итгэмжлэлийн төв зах худалдааны төвийн хяналтын лабораторийн чадвах итгэмжлэгдсэн байдал зэрэгт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Сэлэнг, Архангай, Орхон аймгийн худалдааны төвийн мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй. Лабораториудын тоног төхөөрөмж, орчин нөхцөл, стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрсэн байна. 5 аймгийн хувьд 5 аймгийн одоо 3 аймаг дээр нь энэ зах худалдааны төв дээр бас огт итгэмжлэлгүй үйл ажиллагаа явуулах жишээ. Нийтдээ одоо бидний одоогийн байдлаар үргэлжлэн гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 127 лаборатори, төр хувийн хвшлийн 127 лаборатори үйл ажиллагаа явуулж эдний 57.4% нь буюу 86 лаборатори нь итгэмжлэгдсэн байна. Тэгэхээр засгийн газраас хүний эрүүл мэнд аюулгүй байдалд шууд нөлөөлөх үз бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгийг заавал тохирлын баталгаанд хамруулнаа гэж засгийн газраас баталсан 291-р тогтоолын хэрэгжилт үндсэндээ 57.4% хэрэгжиж байна гэж хэлж болохоор. Үндэсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал. Монгол Улсын шадар сайд амар сайхны тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг зах худалдааны төвүүдээр зарагдж байгаа махан бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг мөн хийсэн. Монголчуудын махны хэрэгцээний 90% гар аргаар төхөөрсөн мах эзэлдэг гэсэн судалгаа байна. Тийм учраас мал төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчийн гад хүртэлх бүх шатанд хяналт тавих нь юунаас илүү чухал байгаа юм. Харин хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ.
Тэгээ энэ одоо хяналт шалгалтын урьдчилсан байдлаар гарч байгаа дүнгууд маань болохоор хүнсний аюулгүй байдлын шаардлага нийцэхгүй байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд одоо лабораторийн шинжилгээгээр урьдчилсан байдлаар гарч байна. Тэгээ энэ дээр одоо манай Малын эмнэлгийн хяналтын байц агч нар тухайн одоо зах худалдааны төвүүдийг битүүмжилж үйл ажиллагаанд төр зогсоогоод баталгаажуулах шинжилгээг одоо хийж ажиллаж байна. Дээрээс нь одоо 8 чиглэлийн одоо албан шаардлагыг хөрвүүлээд одоо энэнийг гүйцэтгэлийн хяналтыг тавьж ажиллаж байна газар дээр нь. Бид итгэмжлэгдсэн лабораторийн одоо сорил шинжилгээний дүн үндэслэж одоо гаргасан дүгнэлттэй нэг ясандаа эмийн үлдэгдэлгүй, антибиотикийн үлдэгдэлгүй махан бүтээгдэхүүн авч хэрэглэх одоо ийм техникийн зохицуулалттай байдаг. Гэтэл одоо нийслэлийн хэмжээнд одоо мах одоо худалдан борлуулж байгаа 7 томоохон захын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа 7 лабораторийн 6 нэтгэмжилгүй байгаа нь туйлын харамсалтай байна. Тийм учраас ажлын хэсэг газар дээрх бодит одоо нөхцөл байдлыг үнэлж дүгнээд хаах өстой зайлшгүй шаардлагатай лабораториудын үйл ажиллагааг нь хаасан байна. 5 аймгийн 5 худалдааны төвүүдээс нийт 46 мал амьтны гаралтай одоо хүнсний бүтээгдэхүүний одоо шинжилгээний дээж авлаа. Энэ дээр одоо нэлээд одоо тийм нэнгийн бохирдолтой байх ийм одоо урьдчилсан лабораторийн шинжилгээний дүн гарсан учраас энийг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори дээр буюу үндэсний хэмжээнийхээ лаборатори дээр баталгаажуулах шинжилгээг бол хийгдэж явж байна. Үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах хүрээнд мал эмнэлгийн ерөнхий газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран мал эмнэлгийн нэгдсэн системийг нэвтрүүлж 2019 оны 5 дугаар сараас ашиглаж эхэлсэн бөгөөд 2020 оны 2 дугаар сараас эхлэн энэхүү системийг цаасан хэлбэрийн бус цахим хэлбэрээр хэрэгжүүлэн үндэсний аюулгүй байдлын баталгаажуулалтын үйл ажиллагааг явуулж байжээ. Та яг одоо энгийн хэрэглэгч хүний хувьд бол одоо мах юм уу малын гаралтай бусад одоо түүхийд бүтээгдэхүүнтэй сүү өндөг юу гэдэг нь те энийг худалдаж авахдаа мал эмнэлгийн гэрчлэгээ байна уугүй юу мал эмнэлгийн байгууллагын баталгаажуулалт байгаа юу гэдэг нь л асуух хэрэгтэй. Одоо энэ дангууны бол одоо гэрчлэгээ бол энэ одоо ингээд байна гэж ойлгож болох зөв. Тий, одоо ингээд энийг та өөрийнхөө камер дээр өөрийнхөө одоо смарт утсан дээр ингээд шалгаад үзэхэд энийг ингээд гаргаад ирж байгаа. Одоо ард иргэд маань ингээд мах авахаар шинжилгээний бичиг тэгээд энэ хаанаас орж ирсэн бэ гэж асуудаг. Тэгэхээр бид нар энэ бичгийг гаргаж ирээд энэ чинь манай нөө захын лаборатори биднэрт өгж байгаа шүү дээ. Тэнгуут нь энийг камер руу утасныхаа цаа одоо ингээд утасныхаа камер руу ороод утасны камер дээр оронгууд чи энэ дээр угаасаа энэ QR код уншилдаг юу байгаа. Энийг ингэж тавиал энэ ингээ уншаа гараад ирнэ. Одоо тэгэхээр хаанаас орж ирсэн яас ийсэн гэх бүх юм гараад ирнэ. За ингээ гараад ирж байгаа. Энэ Сэлэнг аймаг Сайхан сум 3 дугаараг Номгон. Багийн эрүүл сүргээс гаралтай гэж шүү дээ. За ингээд ерөөсө бүх юм нь гараад ирнэ. Бүх юм нь гараад ирнэ. Эмийн үлдэгдлийн асуудал энэ мал эрүүлээгүй юу? Янз бүрийн халдвар төвчин байна уу? Тараах уугүй юу гэдэг асуудал маань одоо мал эмнэлгийн байгууллагын хуулиар хүлээсэн. Энийг яаж баталгаажуулах вэ? Тухайн мал амьтан те амьд мал амьтан эсвэл хүнсний бүтээгдэхүүн мах жишээ нь энэ дангуун дээр байгаа мах энийг та гэрчилгээ байгаа гэдгийг асууж байгаа гэдэг маань өөрөө мал эмнэлгийн байгууллагын мэргэжлийн баталгаа өгч өгөө юу гэдгийг л асууж байгаа. Мал эмнэлгийн гэрчилгээтэй байх гэдэг маань өөрөө хүнсний аюулгүй байдлын одоо шаардлага нийцсэн тэрийг одоо мэргэжлийн байгууллага баталгаажуулсан гэсэн энэ баталгааг л бид авч байгаа гэсэн. Стандартаа шийдэл нэвтрүүлэг үзэгч та бүхэн төрж байгаа. Тэгэхээр бид хүн одоо мах худалдаж авахтаа гэдэг юм уу те хамгийн түрүүнд тарган мах уу, хуранхаа мах уу, өөхтэй юу, өөхгүй юу гэдэг тийм л асуултыг асуудаг. Тэгэхээр бид хүн эрүүл хүнс хэрэглэхийн тулд одоо саяны мал эмнэлгийн ерөнхий газрын даргын хэлсэнчлэн дараах одоо шаардлагуудыг бас тухайн одоо хүнээс гэдэг юм уу, тухайн мах худалдааж байгаа иргэнээс аж ахуй нэгжээс шаардах хэрэгтэй байдаг юм байна. Бид нар бол одоо яг малчтаас нэг өөрсдөө өдр өглөө зах дээр авчирч өгөө бид нар малчтаас нь өөрсдөө авдээ. Тэгээ малчтаас нь манай зах чинь өөрсдөө лабораторитой. Тэгээ лабораториор яг ингээд эмч нар маань гарч ирээд өглөөд өөрсдөө шинжилгээ аваад за энэ яг зарж болох юм байна гэсэн үүдэн дээрээс бид нар зардаг байхгүй. Сайн байна уу та? Сайн байцгаана. За мах худалдаа авч гинэ үү? Тэгж гинэ дээ. За та ер нь мах худалдаа авахдаа хамгийн түрүүнд юуг анхаардаг вэ? Гэхдээ чанартай махын л гарна шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар дээр шинжилгээний бичиг одоо энэ зах хэмжээнд ирэх биш тэрийг тийм юмар зардаг ба. Та ер нь одоо энэ шинжилгээний бичиг баталгаажуулалтыг гэрчлэгээ гэдгийг нь одоо нэхэд асуухаар ер нь бүх одоо энэ худалдаа эрхлэгчид ер нь үзүүлж харуулж байна уу? За одоо зарим нь үзүүлж л гэдгийг зарим нь одоо аваагүй байна. Одоо ингэж ирнэ л гэж л байдаг. Тийм. Та тэгэхээр ер нь үзүүлж байгаагаас нь ер нь бол худалдаа авалт хийдэг үү? Тий одоо яг олон жил нөгөө найдвартай аваа сурцсан улсуудаас л авч тань сайн найдваргүй
байхгүй гэдэг уусадаас нэг аваад байхгүй шүү дээ ер нь. Энэ жилээс эхлээд махны техникийн зохицуулт хэрэгжээд эхэлсэн. Тэгэхээр нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа махан бүтээгдэхүүн бол заавал үйлдвэрээр бэлтгэгдсэн байх. Ийм шаардлага бол тавигдж байгаа. Тэгээ энийг бол одоо бас усан хэмжээнд мөрдүүлээд энэ одоо техникийн зохицуултын хэрэгжилтийг хангуулах одоо бэлтгэл ажил хийгээд хангуулад ингээд ажиллаж байна. Монгол улсад одоогийн байдлаар 6670 гаруй стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүний 10% буюу ойролцоогоор 670 орчим стандарт хүнсний чиглэлийн стандарт байгаа юм. Тиймээс ил чиглэлийн стандартын шинжилэлт хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатайг стандарт хэмжилзүүн газрын дарга Батбаатар болон Шадар сайд амар сайхан онцоллоо. Хүнсний чиглэлийн стандартыг 22 онд одоо Монгол Улсын Шадар сайд амар сайхны өгсөн чиглэлийн хүрээнд одоо салбарын одоо мэрэгжилтэн болон холбогдох чиглэлийн техникийн хороонуудын үзэсгэлэг шалгалт хийсэн байдаг. За 150 гаруй стандартыг шинжилэн боловсруулах шаардлагатай. За 50 гаруй стандартыг бол шинээр боловсруулах шаардлагатай. За нэг 30 гаруй стандартыг бол одоо хүчингү болгох шаардлагатай гэсэн ийм стандартын үзлэгийн дүн гарсан байдаг. Яг одоогийн байдлаар 3 жил өнгөрчөөд байж хаад за 30 гаруй стандартыг бол шинээр боловсруулсан байна. 20 стандартыг бол шинжилэн боловсруулжээ. Тэгэхээр нөгөө 130 гаруй стандартыг бид нар шинжилэн боловсруулах. За нөгөө олон улсын түвшинд ямар байгаа гэдгээр тэр нийцүүлэх, шинээр боловсруулах зайлшгүй шаардлагатай энэ ажлууд ингээ хүлээгдээд байдаг. За стандартын үзлэг гэж юу юм бэ гэхээр 5 жил тутамд хийдэг. Одоо стандартын үзлэгийг хийчихэд одоо 3 жил гаруй хугацаа өнгөрч байхад бид нар шинжилэн боловсруулах шаардлагатай байгаа 130 гаруй стандартыг одоо шинжил боловсруулах өдий хүрч байна. Тэгэхээр энэ стандартын шинжиллийн асуудал, за дээрэс нь стандартын хэрэгжилтийн асуудал дээр онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг одоо хаана одоо мэдж байгаа. За мэрэгжлийн хяналтын ерөнхий газар гэж байж байгаад одоо салбарын хяналт руу одоо бүх одоо хяналтуудыг шилжүүлсэн байдаг. За энэ хүнсний чиглэлийн стандартын асуудлыг бол хяналт тавих асуудал бол ерөөсөө хүнсүдэ аж ахуйн салбарын хяналтаар байх ёстой. Тэгэхээр энэ чиглэлийн дагуу бол одоо салбарын хяналт нь бол одоо хяналтаа яг стандартын дагуу хийх зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг одоо энд хэлхэн зүйтэй авч үзэж байна. Хүнсний ч бай, эмийн ч бай энэ хүний хэрэглээ өөрөө стандартаар зохицуулагдчих хэрэгтэй байна. Ялангуяа манайх шиг импорт зөнхөлсөн улс орн өмсдөг хувцас хэрэгэлдэг одоо эд зүйл цаашлах юм бол барилгын материал за тэгээ эм тариа хүнс гээд ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүнүүд импортоор орж ирж байгаа тохиолдолд бид бүх хэрэглээг стандартаар нийцүүлъя л гэж яриад байгаа. Тийм ч учраас стандарт хэмжилт зүүн газрын бодлогыг илүү чанарлуу чиглэсэн байхаар хүний аюулгүй хэрэглээр рүү чиглэсэн байхаар байхгүй болвол манай одоо улсын салбар бүрт харилцан уялдаа холбоо хамтын ажиллагаа тэр дундаа мэрэгжлийн үүднээс тавих хяналтууд ихээхэн суларсан. Цаа талд нь мэрэгжлийн боловсон хүчний хомсдолтой мэрэгжлийн бааз суурин хоцрогдсон. Тэр талын хөрөнгө оруулалтуудаа орхигдсон альва зүйлийг хэд их ахуй талаас нь эсвэл одоо барилга байшин гэдэг хэрэглээ талаас нь харсаар байгаад нарийн ширийн одоо зохицуулалтын асуудлуудаа хайцсан учраас өнөөдөр эрүүл мэндийн ч бай, хүнсний ч бай альва одоо зүйлийн хэрэглээний асуудал их ноцтой хэмжээнд олон зүйлүүдээр илэрч байгаагийн нэгэн жишээ бол өнөөдрийн пестицид юм байна. Улс орон бүр хүн амынхаа хүнсний хэрэгцээг аюулгүй хүнсээр хангахын тулд стандартыг хууль мэт ягштал мөрддөг. Гадаад орнууд руу экспорт хийхдээ олон улсад мөрдөгддөг бүхий л стандартыг хангаж баталгаажуулалт хийгээд гаргадаг хэрнээ. Дотооддоо стандарт мөрддөггүй зарим асуудал манайд ажиглагддаг. Хэл гайлаар нь аюултай хүнс орж ирсэн ч түүнийг шинжилэн судалдаг лаборатори нь цөв. Хугацаа нь хэтрээгүй бол импортоор оруулаад ирдэг асуудал мэрсэр байсаар байна. Олон улсын болон үндэсний стандартыг мөрдөх нь хүнсний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй, үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах гол хүчин зүйл нэлээ. Хүн бүхэн шаардахгүй бол хэрэгжихгүй. Замынхаа стандартыг сайжруулах хандаад байна. Эрсдлийн стандарт одоо индекс бол нэлээд доогуур яваад байгаа нь. Налуу зам хэвээд өгвөл сайхан л Стандартыг хууль мэт хэрэгжүүлдэг, хэрэгэлдэг, шаарддаг болцгоё